Солиорол хийгээд ухаарал зохиолын 7 дугаар хэсэг. Ээж нь минийхөө багш нь чамтай уцаар иргэнэ гэхэд за гэсэр мөг нөгөө өрөө орж харилцуур авах нь ярьлаа. Мөг байна уу? Сайн байна уу гэж. Үчи минь. Байна. Мөн хэрдний эх 7 хоногийн 2 дахь өдөр хүрэл тулгын тэмцээн төв номын сан дээр өдөөс хойш 3 цагт болохоор болсон гинэ. Тэмцээнд орохынхоо өмнө мандата бичүүлээд авч болно гэсэн. За тэр ч яах вэ? Чи 2 шүлэг бэлтгэх нь байна шүү. Мэдвүү? Тэгэхэд мөн. Мэдлээ багш. Урдчилж хэлсэнтэй баярлалаа. За мөг минийхөө. Сайхан амраар. Баяртай. Тэгцээ таслаа. Мөгж. Та ч гэсэн сайхан амраарай. Гэсээр харилцуураад. Ээж. За, юу гэж юм? Мөг. Нөө эх 7 хоногийн мэгмар гарагт болох яруу найргийн хүрэл тулах тэмцээн, хүрэл тулах гэдэг тэмцээнд оролцсон. 2 шүлэг бэлдээрэй гинэ. Тийм үү. Чи тэгээд ямар шүлэг сонгох гэж байна да? Гэхэд мөн шийдэгвэл шүлгийн төврөөс л 2 шүлэг сонгохоос тэггүй юм. Ага миний шүлэгнүүдээс аль нэг нь авах юм уу? Гэхэд яахс юм бэ? Хан өөрийнхөө шүлгүүдээ авч тэмцээн авах хэрэгтэй. Тэгж өөр хүний шүлэг авч орж болдгоо гэж үзэрлээ. Би ч гэсэн оролцсноо. Тэг гэж. Гэдэж. Энэ хоёр хүүгийнхээ тэмцээнд оролцож байгааг ээж нь үзнэ. Орцноос хэдүүлээ маргааш 1000 явна шүү. Сэргэлэн ах гэртээ өрс. Бүгдээрээ тэнд очиж хонцоход бүтэн сайнны өглөө ирцгээе. Өдөө гарч сайхан цэврээр амарцгаая. Ой хөгшөө. Аваач өгөхэд 3 чихэр жимсний юм аваар. Бага охин нь гэртээ байгаа гэсэн тэрэн тос юм аваар. Гойд хөдөө яванда гэж хөөрц. Сайхан мөрнаа. Нэрээ Сэргэлэн ахын чинь гой борлог мөр гэдэг билүү? Тэрийг унаа. Жинхэнэ кафег мэдрэндээ. Би амралт өдрөдөр хийх юм олж даад л гэсэн. Өдөө хоруулчихдаг. Аштай байт. Сэр өрөөгөө буцаж. Дуртай кинонд дууссан байсан тул унтахаар хэвтлээ. Бас л нойрн хүрсэн. Хүү босоод өөрийн гаргасан миний ертөнц нэртэй шүлгийн түүрээ ухсаар 2 шүлэг сонгож бэлтгэв. Дараа нь хүү орондоо ороод заншснараа бодол доторх киногоо хийж үзлээ. Өөрийгөө хүрэл тулгын тэргүүн байрын шагнал авч байна гэж төсөөлсөн төдийгүй бас л Нобелийн шагнал авч байна. Харвард их сургууль Солонготой хамт сурж байна гэж мөрөөдөж байлаа. Тэгээд киногоо хийгээд дууссан гэсэн шиг хажууд тишээ харж хэвтэн хөрхөж ирлээ. Ингэж 2002 оны 4-р сарын 30-ны өдөр мөгийн хот игэл жирийн бусад өдрүүдийн адил нэгэн хэвээ өнгөрлөө. Үүр хаяарсаар өглөөний наран дэлхийн бөмбөрцгийн нэгдлийг дахин гүйгүүлж эхэллээ. Бергенсэн болжмрууд байрны дээвэр тэр бөөгнөр бибисээ дулаацуулан живж дуурна. Өглөөний жаварт жинтж дарсан том хүүрзэгнүүдч муухай олгоо чичрүүлэн дуурна. Байрны урдлын зүлгэн дээр нэмгэн цан тогтсон байлаа. Өглөөний 7 цаг боллоо. Аль хэдийн өглөөний 7 цаг болсон байхад хүн ойрсыг байрал. Амралтын өдөрт бол санаа зовох зүйлгүй хандлан унтж болох өдөр. Өглөө эрт замаар наас чааш явж буй ганц нэг машины дуу чимээгээс тооцвол ховдод тэр аяараа амгалан тавь. Өглөөний 8 цаг боллоо. Нар халуунаар дүүнж эхэллээ. Бергенсэн болжмрууд биеийн тавирч модон дундуур
дураараж ирэх. Том тагтаанууд ч бас наасаас сүнгэнэл. Зүлгэн дээрх цан чайлаа. Хүн цаарл. Өглөөний 9 цаг болж байлаа. Дэггүй жал мөнхт талаа сахилахгүй зарахынхаа өрөөрөө гүйн орж ахынхаа дээр харийн мордож. Ага босоор. Бүгдээрээ хөдөө явцгаая. Босохгүй бол би танаар морь хийж өдөржингөө тоглоно шүү. Босоор гэж орилсоор ахыгаа гүн нойрноос сэргийж. Мөөг. За аагаа одоо бослоо. Аагаа одоо яваад хувцас. Гэрэнхнэн төд удалгүй бүгдээрээ босоцгон бүх юмаа зэхэд машиндаа суув. Мянгадыг зорин хөдлөв. Мянгадын халдсан мөргөд идэх том уулын артлын хос цахирын хажуудлын түн гихтэй дэнж дээр нэгэн айл байх ба гийчтэй маань айлчлах гэж бүр сэргэлэнгийнх мөн ажээ. Холын гийчин ирсэн тул сэргэлэнгуй дүүнраа ирсэнд баярлан мал гаргав. Тэгэд гиз дотроо зэвэрлэх болов. Тэдний говь алтайгаас ирсэн нэгэн эмэгтэй байв. Сэргэлэнгуй түрүүнд хандан. Хөөе хандаа. Чи наад нэг цагаан маха аштайхан цэвэрлээдгэр эхөө. Хандаа. Гүй энэ ховдынхын яхараа дандаа энийг цагаан мах гэдэг байна. Энийг чинь жонг гэдэг байхгүй юу? Гэхэд яриаг нь сонсож байсан мөөгийг нь батарч тас гэдлийнэ далтаа. Гүй таяр буруу яриад байна. Үгүй наатах чинь гургалдаа гэдэг байхгүй юу? Гэхэд тэр хэрдээсэн хүмүүс нэр гэдлээ. Хөдөө хийсэн айлчлал нь ийн хөвгөлтэй байдлаар эхлэв. Мөөгийн дүүнрээ дагуулan аргалт түүхэр гарлаа. Гурвуулаа арга савар ирсээр аргалт түүжиглээ. Мөөгийн түрүүлж аргаад дүүргчгээд гэрэн зүг явж байтал мөнгөд. Мөөгийн энэ мөөжиг аргаа өөрч дийлэхгүй байна уу яах вэ? Гэхэд мөөгийн яах юм. Арга нь болоод аргийн үүрээд ирээ гэж хэлж явж байгаа. Мөнгөд өөрийнхөө аргийг бас дүүгийнхээ аргийг үрсэр гэрт. Дараа нь тэд голоос ус цөхөр хитэн педан хангичуулсаар гарав. Голын эрэг тийш дөгөж очих үед нэг настай хүн өхөр тэргээр ус зөөж байх ба том савтай уснуудаа арай ядан дааж тэргэнд ачиж байхыг хараад мөөг. Дүүнрээ савнуудаа усаар түргэж байхыг тушаачгаад тэр үгэнд туслахаар очив. Амархан сайн байна уу та? Сайхан хаварчж байна уу? Туслах уу? гэж мэдчлэн өөрт нь туслах санаагаа илэрхийлэх нүг. Сайхан хаварчж байна уу? Яасан буянтай хөвгт вэ? Өөдөө туслахаар ирж байдаг гэлээ. Тийм тэр хоёр задгаа том амтаа савнуудаа усыг ачаалж гэлээ. Сүүлчийн савтаа усыг ачиж байтал ус нь халиран асгарч мөгийн хүрмийг сүмдийн нэлдээ норгож ирв. Үйлс нь хазаамраа кёох гэж миний хүү манад очиж хувцаа хатаан уу яа вэ? Гэхэд мөгийн гэ тусыг усаар ачиг бачаар гэдэг эндэ гэж өвгнийг жаахан сандрахсан. За өвөө жаал тоглосон юм. Зүгээр манайх мөн энүүх нь очиод хувцас хатааж гэж дөнгөн. Өвөн чамайг дөгүүлээд үгүй бол хаврын жаварт жиндээ хатгаа авчиж мэднэ шүү. Гэхэд мөн сэтгэлээ жилээ хэрэггүй дээ. Өвөө та ангисгаа явдаа бүү санаа зов. Би дүүнрээ дагуулад харчих нөө. Санааг нь амраа. Тэгэд мөгийн дүүнэртэйгээ устдаа савнуудаа дамжилтан гэрт очив. Ирэхэд халуун сүдэ цай гарсан байсан тул тэд цай уу тулгаад. Мөгийн хүүч нойтон хувцаатаа гар зуухны харалтай өннөөс үлгөөд өөрөө хувцамсчод дулаац гаргалын халуун цайнаас хэд байж. Тэр өдөр бүрхүү байсан тул гадаа чихүн байлаа. Өдөржин тэрхэд тэрүүгээр мал хөөсөөр байгаад байна. Бүгд оройн хоол идчихээд унтах тийшээгээ хандаж эхлэх үед гинтхэн гэрийн гаднаас хөгжим зангид иж эхлэв. Зохиолын дуучдын дуу сонслоо. Мөнгөтөл аваасаа. Аава хаанаас дугаараад байна? Гэхэд гэрийн артлаас хөгжмийн дуугарч байна уу? Энэ нутагт чон элбэг байдаг учраас малчид инхүү элдв дуу чимээ гаргаж 5 хөшөө малаа хамгаалдаг байхгүй юу? Одоо миний хүү 50 үнэт та. Гэхэд мөж. Нойр ирэхгүй байна. Хөө унт. Гэсээр үүрэглэн нойрондоо дэглэдэг.
Маргааш нь хөдөөний айлдэрсэн холын гीчд маань өглөөнийхөө ундыг уучгаад нэг ажил хариуцсан хийж гэлээ. Сэргэлэнгүй мөөхийг дагуулan хониндоо Баторжгоо хоёр хүүтэйгээ сур илдэж олон жирэмс сүлжин хийж наран чимэггүй гэрийн эзэгтэйтэй хамтарч төлмалын нэмнээ уйна. Чингис нэг мэдхний хөд болсон байл. Баторж гайхан явахынхаа өмнөхөн хоол хийлгүүлж гидс харж аваад хотын зүг аян замдаа гарав. Гэртээ ирчээ тэр өрөөнд могийн хөдөө очсон тухайгаа турш тэмдэглэл хийчгээд дуртай киногоо үзээд дараа нь орондоо орно тайван ярьж. Харвагийн бас нэгэн өдөр өнгөрлөө. Маргааш нь мөгийг хичээл дарсны дараа төлөвлөсөн ёсоор хот төгжүүлэхийн албаны нэг ажилтнтай ард ойшин талбайн хажуугаас эхлээд 72-ын орон сууц хүртэлх замын хогийг цэвэрлэхээр болж байна. Тийм мөгийг гудамжны хог цэвэрлээд явж байтал гинтг нэг оюутан гүйж ирээ. Аав чинь чамайг юу болоод гудамжны хог цэвэрлэе яваад байгаа юм бэ? Чамайг эртхэн хайр гэж байна гэж хэлүүллээ. Гэхэд мөг аав намайг энэ ихчэд ажлаа хийгдэн тусалж байгааг яаж мэддэг байна гэхэд өнөөхөө өрөөнийхөө цонхоор харсан байна лээ гэж буцаад мөг яах жаргуу хамт ажиллаж байсан хүнтэйгээ салах ус хий гэртээ хайрлаа. Залуу хүүгийн төлөвлөгөө ийм нурав. Аав нь хүүгээ гудамжны хог цэвэрлээд явж байгааг албан тасалгааны цонхоор харцгаад нэг шавьдаа өвдөөн хэлвсэн тэр байж. Мөгийг гэртээ ирээд хичээлээ хийсэн. Өөж өтл оройн хоолны цаг болоход мөгийг бас л оройн хоолны бэлтгэлээ хийчгээд гарц сайлхахаар яв. Театрын уртлын модон сандал дээр сууж идэл гинтгэн нэг хүн хоёр гараараа нүдийг эмэгтэй хүний зөөлөн гарав. Махуу шүлүү гэж асуухт нь мөг мах гэх. Маргааш болтол тавихгүй гэчээд охин гараа. Үзвэл солонгоо байл. Өчиг чинь яхаар энд сууж байдаг үлээ? Нөгөө ажлаа хийж үзв үү? Мөг. Үгүй. Намайг яг нэг игчтэй хамт шүүргээр гудамжны хог цэвэрлж явж идэл. Аав маань нэг шав ирээд намайг юу гэж байгаа. Эртхэн хайр гэж аав чинь хэлүүллээ гэдэг намайг байлсан. Тэгээд төлөвлөгөө маань урчсан. Гэртээ харж жаал байж байгаа. Буцаж салхилахаар гарч ирж байгаа маань. Харин чи энд юу гэж байгаа? Өө ийшээ нэг ихчтэй юм хөргөж өчгөөл буцаж байгаа. Өө ямар балаа юм бэ тий? Уг нь тэр санаа чинь сайхан санаа байсан юмсан. Чи тэгээ яа гэж бодож байна да? Төлөвлөгөөгөө цаашаа үргэлжлүүлээ гэж бодож байна уу? Мэдхгүй юм даа болох хэвчээ. Зүгээр урдах хичээлээ л хийгээд л явж байхаас. За тэр ч яах. Нэр маргааш би хүрэл тулгад орох гэж байгаа шүү дээ. Тийм үү? Ямар шүлгээр орох гэж байна да? Сонгосноо. Солонгой би 2 гоё шүлэг сонгосон байгаа. Тэр 2 шүлгээрээ л оролцъё гэж бодож байна. Солонгой. Ямар нэрт юуны тухай шүлгэнүүд вэ гэхэд мөг нууцлж болно үсттэй. Ирж дэмчгээрээ мэдэрээ. Солонгой. Болно. Мөг би заавал очиж дэмжинэ. Миний нэг зүтрэг сайхан өрөөлөөрэй. Би одоо ийшээ нэг аханд очих гээд яарч юм. Гэж хэлээд солонгой мөгийг нэг үзчихээд яв. Мөгийг гэртээ харив. Түүний гэртээ ирэхэд аав нэрчгсэн байна. Өө миний хүү өнөөдөр юу хийж явж байв? Яасан бэ? Тэр хүн чамайг хог цэвэрлэлцээд өгөх гэж гуйсан юм уу? Авда бүх учрыг нь хэлдэ. Аав би саяхан хийж үзхийг хүссэн хэдэн ажлуудын жагсаалт гаргаад тэдгээр ажлуудын нэг өдрийн турш хийж үзэж туршлага сууя гэж хүссэн. Тэгээд эхний ажлыг хийж байтал та боловсон. Өө миний хүү иймэрхүү маа ингээд аавтайгаа зөвлөлдөж бай заа юу. Хэлэхгүй болохоор ч мэдэхгүй байх шүү дээ. Санаа зовсон гэж чихтэйхэн. Дахиад тийм юм хийж болохгүй шүү заа юу. За сөрөөр хоолойчцэг English grammar-ын юусээ уншин конкурсныхаа бэлтгэлийг хийж эхлэв. Хийн оройн 9 цагч болов дуртай киногоо үзэхэр хүү зурагтаа асуул. Урдийн л адил мөгийн амьдралын бас нэгэн өдөр